гэдгийг танилцуулах гэж байна. Тэгээд киноны хөгжим, дууны хөгжим гэл бүх төрлийн хөгжмүүдийг компьютер дээр ихтэй эдгээр болон эдгээр дээр нэмэгдсэн маш олон төрлийн хөгжмүүд байдаг. Дууралтнууд байдаг. Тэгээд компьютер дээр чинь хөгжмийн зэмсгүүд ороод ирчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэдгээрийг ашиглаа та бүхэн дуртай дуу хөгжмөө, дуртай одоо урсгал чиглэлээрээ бүхэл урсгал чиглэлээр хийх боломжтой гэсэн үг. За энэ одоо эхнийх нь Silent One гээд эдгээрийнхээ дууралтнуудыг бол бүгдээ өөрчилж болно. Янз бүрээр тэгээд одоо энэ авч байгаа өмнүүдийг ингээс шилжиж дуургаж байна. Тэгээд маш олон дууралтнууд байдаг. Нэг ийм тоглоулагчин дээр л хэд эдгээрийг тэгээд нэмэлтээр өөрснөө нэмж дахиад сонгож суулгаж болно. Өөрснөө дууралтнуудаа тохируулна. Эдгээр одоо мушигдаг бүх юмнуудыг ашиглаж болно гэсэн үг. За хасч бүр баг. За иймэрхүү дууралтнууд байдаг юм аа шүү. Одоо энэ чинь bass and pad гэдэг энэ ч одоо бас ихгүй. За дараагийнх нь энэ контакт гэж байна. Контакт болохоор маш олон боломжнуудыг олгодог. Маш гоё хөгжмийн дууралтнууд байгаа. Одоо жишээ нь энэ морин хуур байгааз. За ийм морин хуур байна. Тэгвэл энэ дээр одоо энэ Ethno World гэдэг энэ олон орны дуу хөгжмүүд байна. Тэгэхээр энэ дээр за жишээ нь хэд одоо нөгөө нэг айх тэр киноны хөгжмүүдийг чинь энэ нэмэрхүү одоо маш том оркестроор дуургаж хийдэг. Америкийн киноны хөгжмүүд нүсэр том хөгжмүүд. Яг зарим нь бол мэдээж амин дээр бол бичлэг хийдэг байгаа. Заримуд нь бол тэгэл ийм компьютерийн хөгжмүүдээр маш гайхалтай дууралтууд гаргаж шинээр дуургадаг тийм хүмүүс ч байгаа. Тэгээд компьютероор хийж байгаа хүмүүс хөгжмийн сонголтууд бол ер нь бол хязгааргүй. Юу хийж чадна, юу сэтгэж чадна тэрнийхээ хэмжээгээр л хийн. За тэгэхээр одоо Arc За одоо энэ бол Arc-оор явж байхад дараагийнх нь За тэгээд энэ дээр нэмэгдээд одоо энэ ингээл маш олон төрлийн хөгжмүүд байгаа. Контакт өөрийнх нь эндээс одоо жишээ нь хамтлагийн хөгжмүүд байна. За энэ бол контакт өөрийнх нь банкнотаас сэтгэлээ. За акустик гитар. За оркестрийнх нь. За флейт. Ийм гоё юмнууд байдаг. Хөгжмүүд. За дараа нь энэ батаре байна.
Тэр болохоор бөмбөрийн дууралтнууд. За тэгээ эндээсээ ингээд сонгоод олон дууралтнууд байгаа. Тэдгээрээсээ сонгоод энэ маш олон дууралтнууд байгаа. Тэгээ өөрсдөө л уран сэтгэмжний л асуудал. За ийм бөмбөр үйдэг юм байна. За одоо энэ бол юуны студио он гэдэг би програм дээр та бүхэн танилцуулж байна. Тэгээ студио оны өөрийнх нь хөгжмүүд байгаа. Ер нь бүх програмууд дээр ихэнх дандаа юм өөрсдийнх нь за ийм төгөлдөр байна. За тэгвэл энэ дээр одоо гитар байна. Гитард нь Les Paul за фулийн сонгоч. За тэгээд ийм гитарууд. Тэгээд brass, bass, organ, strings, winds гэдэг ийм олон дууралтууд. Энэ мата энэ болохоор Fixes when bell. За энэ дээр бас мөн адилхан одоо энэ pad strings. За ийм дууралтнууд байдаг. За serum байна. Serum бол маш их олон сүүлийн үеийн электрон хөгжим хийдэг хүмүүсээр тэгээ серумыг бол маш их ашигладаг. За одоо ийм олон дууралтууд байгаа. Нэрсээ ингээд өөрчлөлтөнд дууралтууд. Шууд одоо эндээс дуурч байгаа бол ийм өөрчлөлтөндөө. За энэ massive massive гэдэг бас электрон хөгжим хийхэд хэрэгтэй. Одоо kick Necromerio гэдэг одоо маш мундаг DJ producer хүний нэр хийсэн kick-уд байна. Одоо энэ house kick байна. За одоо techno идрээсээ ингээд сонголтуудаа хийгээд дууралт
сонирхолтуудаа бас ингээ өөрчилнө. Өөрсдийнхөө дураар хүслээр сонирхлоор яаж өөрчлөмөр вэ? Тэгээд энэ бүх юмнуудаар юм нэг өөрчлөх юм юунуудаа тохиргоонууд байдаг. За тэгэл иймэрхүү хөгжмүүдийг ашиглаад ер нь бол бүхэл төрлийн хөгжим хийж болно. Энэ Fab Filter гэдэг юуны одоо хоол амьсгалдаг хөгжмийн дууралт амьсгалдаг компани ярилцлаа юм хөгжим дууралтнууд байгаа. Тэгээд Effectron Bad Orchestra Ensemble гэж. За юм байна. Тэгэхээр энэ хөгжмийн дууралтнууд бол хангалттай бүх хөгжмүүд байдаг. Тэгээд одоо жишээ нь нэг үзүүлээ. Ер нь ямар сэтгэх боломж чадвар ч нь л хэрвээ тэр хэмжээгээр л хөгжим хийж болон тэр нөхцлүүдийг бол компьютер бол бүрдүүлсэн байгаа. Тэгээд гол нь эдгээр хөгжмүүдийг ашиглаад маш сайхан дуу хөгжмүүдийг хийгээд та бүхний сонирыг мэлж байгаа маань хүмүүс одоо хөгжим хийдэг хүмүүс киноны хөгжим, дууны хөгжим, бүжгийн хөгжим, электро, pop, hip hop гэл эдгийгтэй effects-үүд нэмээд compressor бүгдийг асууж. Тэгэл энэ overdrive авч. За энэ дээр бас нэг юм гитар аваа. Цэлхан гитар одоо метал тоглодог. Хүнд рок, метал рок тоглодог ч юм уу. Хүмүүсийн дуу хөгжим ихэд энийг ашиглаж байна. Тэгээд ихтэй та бүхэн энэ хөгжмүүдийг зөвхөн дандаа компьютероор хийдэг гэж битгий бодоор яг амьдаар нь тоглоод бичлэгэнд орж байгаа ороод энэ бол илүү гоё одоо мэдрэмжтэй. Гэтэ компьютер дээр ч ялгаагүй маш гоё. Гэл хөгжим хийндэ. Тэгэхээр энэ хөгжим хийнэ гэдэг бол маш гоё ажил. Гол нь маш их цаг хугацаа зарцуулна. Тэгээд хөгжим хийж байгаа хүмүүсийг та бүхэн сайн гоё хүндэлж ойлгож байгаараа хөгжим хийдэг хүмүүс бол маш их цаг хугацаа зарцуулдаг, маш их хөдөлмөрлөдөг. Тэгээд дуулж байгаа дуучин бол олонний өмнө гараад өөрийгөө таниулаад олон танигдаа явдаг бол ард талд нь хөгжим хийдэг хүмүүс бол жинхэнэ хамгийн хэцүү ажлуудыг хийдэг хүмүүс байдаг. Тэгээд бичлэг хийдэг хүмүүс бол хамгийн хэцүү ажлыг хийдэг. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн бол сонсогч нарт очиод тэр хөгжим нь болохоор маш сайхан таашаалыг өгчдөг. Тэр бүгдийг биелүүлэхэд тэр бүгдийг олох та бүхэнд өгч байгаа хүмүүс нь бол энэ хөгжим хийдэг хүмүүс байдаг юм шүү. Энэ хөгжмүүдийг гэхдээ яг энэ чигээр нь бас дуургадгүй. Эдгээр дээр бол маш олон төрлийн дууралтнуудыг янзалдаг. Дээрээс нь микс, мастеринг гэдэг бүтэн дууралтаар нь өөрчилдөг гэдэг олон үйлдэлүүд хийгддэг. За тэр болгоны дараагийн хичээлүүд дээр та бүхэндээ хүргье. Тэгээд энэ удаагийн хичээл өнгөөр өндөрлөө. Баярлалаа. Баяр таа.